За өнөөдрийн энэ зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Батшугар гишүүний хуулийн төслийг бас танилцлаа. Тэгэд манай гишүүд бол асууж илэн ер нь тойргийн чанартай тэгэл зээлийн хөв, буурах, зээлийн талаар их хвчлэн ярьж байна. Одоо энэ хүчин төгөлдөр мөрдөж байгаа зээлийн мэдээллийн тухай хуулиар зээлдэгчийн зээлж чадварт зэрэглэл тогтоох үйл ажиллагааг зээлийн мэдээллийн үйл ажиллагаа үйлчлэгээ үзүүлэх этгээд одоо Монгол банкны тусгай зөвшөөрөлтөй хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд өнөөдөр бас үйл ажиллагаа явуулаад сайн скор, бүрэн скор гэсэн хоёр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулаад үйл ажиллагаанд бүр тогтмолцсон, хэвсцсэн байгаа тийм ээ. Тэгвэл өнөөдрийн энэ хоёр компани өөрсдийн зээлж зэрэглэлийн онооны аргачлалыг нэвтрүүлж зээлдэгчд үйлчлэгээ үзүүлээд ингээд хэвсцсэн байхад заавал энийг одоо Монгол банк авч ингэж явуулах нь одоо хэр их юунд нийцэж байгаа юм болоо. Уг нь бол энэ хоёр компани үйл ажиллагаа бол үнэхээр энэ хувийн хвшлийн байгууллагууд бол ард иргэдэд аж ахуйн нэгжид үйлчлэгээ үзүүлээд аргачлал онооны юугаар бол бүрэн дүүрэн үйлчлэгийг үзүүлээд явуулчихж байгаа шүү дээ. Тэрийг заавал одоо Монгол банк энийг одоо татаж авч ингэж онооны аргачлал журам боловсруулж ингэж үйл ажиллагааг нь авах нь одоо хэр зохистой байгаа юм бэ гэдэг нэг хариулт. Тэнд очисноор Монгол банкнд очисноороо ер нь үйл ажиллагаа яаж сайжрах гэдэг юм. Энийг нэг хариулт өгөөч. За, хуулийн төсөлд зээлдэгчийн сүүлийн 6 жилийн зээлийн түүх буюу зээлийн лавлгааг 6 хүртэлх гэж өөрчлөхөөр тусгасан байна. Тэгэхээр зээлийн лавлгаа чинь нэг талаас нь төлбөрийн түүх үүсгэж өнөөдөр одоо банк санхүүгийн байгууллагууд болон бусад зээлдүүлэгч байгууллагууд зээлдэгчийн эрсдлийг үнэлэх ийм зорилгоор ашигладаг маш чухал мэдээлэл. Гэтэл муу зээлийн түүхтэй зээлдэгчийн мэдээлэл тодорхой хугацаагаар хадгалагдахгүй болчоор цаашдаа ер нь яах вэ? Ингэснээр одоо муу зээлдэгч нарыг энэ одоо хуулийн төслөөр харахад бол өөгшүүлж байгаа хэрэг болох уу? Энэ хоёр асуултанд нэг хариулж өгөөч. За хууль санаачлагч Инхүрэ Батшугар хариулна. Тэгээ энэ хоёр тусгай зөвшөөрөлтөй компанинууд бол яг л үйлчлэгээ өгвөл явна. Өөр гэсэн загвараараа, өөр гэсэн аргачлалаараа ямар онооны хэдэн депозит дотор хөө гэдг нь явна. Зөвхөн Монгол банкнаас аль мэдээлэл авах уу гэдг нь хяналт тавина, зааж өгнө. Нөгөө талдаа хяналтаа тавина. Олон улсын жишгч юм байлаа. Жишээлбэл тухайн компани өөрсдийнхөө одоо сонирхлын бүлэгч юм уу өөрсдийнхөө ажилтнуудынхаа оноо нь хэд нэмэгдүүлээд шудраг бусаар бусдуудын буулгаад яваад байгаа бол бас зөрчил гарч байгаа хгүй ийм зөрчил гарсан юм. Тэгэхээр бол бүхэл дэлхийд бол үндсэндээ төрийн захиргааны төв байгууллагын хяналтаа тавьдаг. Харин хувийн хвшлийн хоорондоо өрсөлдөөд чанараараа үнээр өрсөлдөөд явдаг юм байна. Жишээлбэл танд дурдахад бол ийм байна. Америкийн нэгдсэн улс бол Consumer Financial Protection Bureau болон Trade Commission хоёр нь хяналтаа тавьдаг. За Британд бол Financial Conduct Authority FCA гэдэг. Канадад Financial Consumer Agency of Canada, Японд Financial Service Agency гэдэг бүхэл дэлхийн жишгт бол харахад бол ерөөсөө төр захиргааны төв байгууллага нь тодорхой хэмжээний хяналтын тавьж өгнө. Мэдээлэлээр нь хангана. Харин хувийн хвшлэн хоорондоо ямар бүтээгдэхүүн, ямар загварчлалаар явах уу гэдгээр хоорондоо өрсөлдөө тэр үйлчлэгээ өгөөд үүний үр дүнд нь бас үн төлбөрөө зарна гэсэн энэ үйлчлэгээ зарж байгаа. За 6 жилийг яагаад 6 хүртэл болгосон бэ гэвэл яг хөө энэ түрүүн байнгын оройн хурлаар зарчмын зөрчил санал гараад тэгээд 5 болгоцсон байгаа. Гэтэ яагаад 6 хүртэл гэсэн тийм юу явсан бэ гэвэл яг тогтоолын төслийг та харуул байгалийн болон одоо давтчгүй хүчин зүйлээс болоод одоо үер ус байна, гал түмэр байна. Тухайн иргэнээс нь хамаарахгүйгээр орлого нь хэрвээ хагдчихвол тэгвэл энэ аргачлал нь арай уяатан болгоосэй гэсэн тийм л зүйл байгаад байгаа. Харин эсрэгээр хөгжлийн банкнаас засгийн
засгийн газрын тусгай сангаас зээл авчаад төлөхгүй байгаад байгаа бол энэ нэг өсний одоо уян хатан аргачлал нь тооцохгүй гэсэн тийм тогтоолт төсөлд орсон байгаа гэж танилцъя.